Гол асуудал нь бид бүхэн өнөөдөр Монгол Ардын намын энэ зөвхөн асуудал биш болчихжээ. Энэ намын дараагийнхан төлөх одоо энэ тэмцэл нь Монгол улсын улс төр цаашлаад үндэсний аюулгүй байдлын зүйлийн асуудал болж зарчим нь өөрөө юу гэхээр яг одоо энэ төсөв хилцэж байгаа энэ цаг хугацаанд харж байна. За дээрэс нь мөн одоо улсын хурлын гишүүн, хууль зүйн сайд байсан хүн тодорхой маш одоо факттай асуудлуудыг тодорхой тавьж байна. За мөн намын дотоод асуудлаа хууль хүчний байгууллагуудыг татан оролцуулж асуудлаа шийдэх гэсэн оролдлууд энэ болгон өнөөдөр Монгол төрийн маш олон асуудал дээр асуудал байна. Тийм ээ. Энэ бол өөрөө хууль дээдлэг төр зарчим алдагдсан байна. За мөн одоо тодорхой асуудлууд нь тодорхой бус асуудлуудыг өнөөдөр маш тодорхой болгож парламентын нэр хүндийг бас сэргээх одоо олон нийтэд төр итгэл өгөө болгож байгаа энэ асуудлуудыг маш тодорхой болгох ийм шаардлагуудыг бид зөвхөн бүлгийнхаа одоо гишүүдийг хуралдаж энэ асуудлууд дээр одоо их хурлын болон одоо үндэсний аюулгүй байдлын асуудал болгож энэ асуудлуудыг шийдэж өгөөч гэдэг чиглэлийг л гаргаж байна л да. Хэрвээ 11 сарын 15-ны дотор одоо төсвийг батлахгүй бол тийм ээ улсын хурал бүр тарах ийм асуудал руу гарна. Тэгэхээр энэ парламентын засаглалтаа Монгол улсын хувьд энэ их хурлын дарга нь засгийн газрын ерөнхий сайд хоёр нь хоорондоо ингээд тэмцэлтэй дээ шүү дээ. Намын даргын төлөв тэмцэл мэд харагдавч цаана нь институт хоорондын тэмцэл тулаан яваад байгаа байхгүй. Энэ нэргээд буцаагаад яг одоо Монгол улсын их хурал, Монгол улсын засгийн газрын одоо хоорондын асуудал болоод яваад байна. Тэгэхээр энэ дээрээс нь өнөөдрийн ардын намын одоо тодорхой зарим нэгэн гишүүдийн гаргаж байгаа тодорхой асуудлууд нь өөрөө Монгол улсын хууль дээдлэх бүх асуудлыг зөрчсөн гэдэг мэдээлэл факт баримтуудыг гаргасаар байхад одоо хууль хүчний байгууллагууд нь тэрэн дээр чимээгүй хараа сууж байгаа энэ төргээд энэ асуудлууд нь өөрөө Монгол улсын одоо хууль дээдлэх хууль хэрэгжих энэ асуудлууд бас ингээд улам хишигдсэн байна л гэдэг асуудлууд тодорхой гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо хэвлэлээр яг энэ асуудлуудыг хэрхэн одоо бид бүхэн шаардлагуудыг гаргаж байгаа талаар та бүхэн бас ороод маш тодорхой мэдээлэл авч байна.